За сайн байцгаана уу? Би та бүхэнд өнөөдөр Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хаанаас авдаг туршлагаасаа хуваалцах гэсэн. YouTube дээр энэ Юни гэдэг нэг хүүхэн Солонгос хүүхэн влог хөтэлдэг байгаа. За тэгээд энэ Солонгост хамгийн алдартай Olive Young гэдэг дэлгүүр байдаг. Энэ дэлгүүр болохоор нөгөө энэ Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүний одоо трендийг тогтоодог ийм дэлгүүр байгаа. Тэгээд энэ дэлгүүр нь болохоор яг олон улс руу Америк $60 дээш бүтээгдэхүүн захиалах юм бол үнэгүй хүргэдэг шуудангаар хүргэдэг ийм вебсайт байгаа. Тэгээ би энэ вебсайтаас Солонгосоос манайхаар бол drugstore буюу эмийн сан мөртлөө энэ Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зардаг ийм дэлгүүр байгаа. Маш алдартай сүлжээ дэлгүүр байгаа. Тэгээд энэ дэлгүүрийн Юни гэдэг энэ хүүхэн болохоор энэ дэлгүүрээс дандаа влог хийж нөгөө хамгийн сүүлийн үед ямар шинэ бүтээгдэхүүнүүд гарсан хамгийн одоо тренд болж байгаа ямар бүтээгдэхүүн байна, нэгдүгээрч явж байгаа ямар бүтээгдэхүүн байна. Тэгэл маш их мэдээллийг энэ блогоор хүргэдэг байгаа. Тэгээд би жишээлбэл энэ одоо Olive Young дээр хамгийн сүүлийн үед шинээр тренд болж байгаа ямар бүтээгдэхүүн байна гэд влог хийдэг байгаа. Тэгээд би энэ хамгийн сүүлд энэ влогноос нь бас энэ видео блог дээр үзүүлсэн бүх бүтээгдэхүүнээ ингээд хаанаас авч болох вэ бүгдийг ингээд линк нь оруулсан байдаг. Тэгээд энэ хинх нь eBay, Amazon тэгээд энэ Olive Young гэл бүхэл нөгөө нэг авч болох линкүүдийг ингээд оруулсан байгаа байхгүй. Тэгээд би энэ дундаас өчигдөрхөн нэг ийм stylekorean.com гэдэг вебсайтыг олж мэдлээ. Энэ нь болохоор Солонгосын вебсайт. Тэгээ мөн энэ Olive Young-тай адилхан дэлхийн улс орнууд руу шуудангаар хүргэдэг юм байна. Мөн бас энэ сүүлийн видеоноос нь Yes Style гэдэг вебсайт байдаг юм байна. Энэ вебсайтаар бас юуны гол сайхны одоо Солонгосын болон бүтээгдэхүүнүүдийг мөн захиалж юм байна. Гэхдээ энэ Yes Style гэдэг энэ вебсайт нь болохоор Хонконг гэдэг вебсайт юм байна. Тэгээд эндээс мөн бас энэ Солонгос гол сайхны бүтээгдэхүүнийг захиалж болд юм байна. Би болохоор ерөөсөө миний байнга авдаг энэ дэлгүүр болохоор энэ Olive Young. Энэ дэлгүүр нь болохоор Монгол руу арайхандаа одоо шуудангийн хүргэлт хийж эхлэх байгаа юм билээ. Би болохоор энэ Австралид амьдардаг болохоор ийшээ нэг $60 дээш юм захиалангууд дандаа шуудангийн захиалга нь зардал нь үнэгүй free international shipping from $60 гэж байна. $60 дээш захиалсан тохиолдолд дандаа үнэгүй шуудангаар явдаг ба. Харин энэ вебсайт болохоор Монгол руу явуулд юм байна. За тэгээд энэ вебсайтыг би олж мэдээд нэлээд ухаж үзээд за жишээлбэл энэ нүдний крем, маск одоо нүд арчилгааны бүх юмнууд 87% одоо хямдралтай байгаа юм байна. Жишээлбэл ийшээ оронгот. За тэгээд би энэ дотроос яаж юм захиалсан бэ гэвэл ингээ ороод за энэ quick link гэдэг рүү орохоор time deal гэдэг байгаа. Энэ болохоор нөгөө одоо хамгийн сүүлд хямдрал зарласан хэсэг хугацаанд яг ингээд нөгөө хямдрал зарласан бүтээгдэхүүнүүд байт юм байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүд нь бүр амар хямдхан байт юм байна. Жишээлбэл энэ ампул ахт чинь 78% хямдралтай $67-оос 78% хямдраад $14.99 болсон баг жишээтэй. За энд болохоор ингээд бүр хамгийн time deal буюу одоо яг нэлээд тодорхой хугацаанд заасан хямдралууд нь энд байт юм байна. Flash deal гэдэг. Энэ болохоор 6 жилийнхаа ой болж байгаа юм байна л та. Тэгээд нэг ийм хэсэг байна. За clearance буюу энэ хямдрал гэсэн нэг хэсэг байна. За энэ хэсэгт нь болохоор бас зарим бүтээгдэхүүнүүд нь нөгөө нэг хугацаанд дуусах төгсөн болохоор энд бас энэ хямдард юм байна л та. Тэгээ ингээ ийшээ орохоор 99 центээс $2.99 хүртэлх энэ бүтээгдэхүүнүүд нь хямдрал нь харагдчихэв. За ингээл энэ маск гэхэд жишээ нь 60% хямдраад $2.50 маск 99 цент болсон байх жишээтэй. За ингээд $3.99-ээс $5.99 хүртэлх хямдралын бүтээгдэхүүнүүд нь за энэ болохоор ингээд 6.99-өөс 9.99 хүртэлх хямдрал ингээд тэгээ би бүр энэ вебсайтыг нэлээд сайн ухаж үзээд захиалга хийсэн байгаа. Тэгээд одоо тэр захиалга
төлбөр төлөөд наашаа нөгөө шуудангийнхаа хаяг маягийг оруулаад яаж захиалга хийж болох нь Монгол руу хэрвээ иймэрхүү зүйлүүд захиалдвал шуудангийн төлбөр нь хэд болох нь гэд мэдхээс өмнө бичлэгийг хийж зарим нэг хэрэгтэй хүмүүст нь хуваалцъя гэж бодлоо. Энэ stylekorean.com-ыг сонгох болсон шалтгаан би яг нөгөө нэг найдвартай бүр солонгосын вебсайт байна л да энэ ингээ хаяг нь энэ байна тий. Тэгээд за энэ YesStyle болохоор бас зөндөө солонгос бүтээгдэхүүнүүд зард юм билээ. Тэгээд энийг би энэ юу хаанхын вебсайт юм болоо гэж сонирхоод үзэнгүүт ийшээ ингээ ороод үзэнгүүт Хонконгт суурилсан юм вебсайт байгаа байхгүй. Тэгээд энэ Olivian бол ялцчгүй солонгосыг. За тэгээд энэ мөн солонгосын вебсайт болсон. Тэгээд бүр маш хямдхан юмнууд нь бид юм байна. За тэгээд би өнөөдөр энэ time deal буюу энэ одоо энэ хямдралуудаас нь өөртөө хэрэгтэй юмнуудаа захиалаад мөн бас энэ clearance буюу энэ хямдралын хэсгээс нь бас өөртөө хэрэгтэй зүйлүүдээ захиалчлаа. Энд болохоор mask sheet гэдэг одоо бүх юмнууд нь маскнууд тий. Манайхаар бол нөгөө нэг салфетик маскнууд энэ болохоор нөгөө acne care буюу нөгөө батганы арьс арчилгаа, батгатай арьс арчилгааны хэсэг байна. Энэ болохоор цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд байна. Cleansing гэх тий. Тэгэл бүр ингээд бүр нэлээд хямдралтай байт юм байна. Би ч бүр хархаа өрөөл зүгээр ухаж өглөө энэ вебсайтыг. Тэгээд энэ K-food гэдэг бас юм нэг эрүүл нөгөө янз бүрийн хоолнууд одоо саплементүүд байдаг штэ. Тим зүйлүүд ч байд юм байна. Хоолны жорнууд ч бас байд юм байна. За тэгээ энэ болохоор блог гэдэг хэсэг байна. Вишнийх орч үзээгөө. За энэ K-beauty-гийн солонгос арьс арчилгааны тухай түүхлэг нь ийшээгээ сайн хож орж үзвэл хэрэгтэй мэдээлэл зөндөө авах. Ийшээгээ бол арайч орж үзээгөө. За тэгээд инженеэр ирсэн бүтээгдэхүүнүүд new arrivals гэх мэтчлэн. Тэгээд энэ яг манай Монголд зөндөө солонгосын бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд бий болсон байлээ л те. Гэхдээ тентхийн үнийг харьцуулаад мөн солонгосоор шууд доллараар ингээд захиалаад шуудангийн үн мөн нэмэгдээд хэд болох нь вэ? Эсвэл Монголоос авах нь хямд байна уу те? Өөртөө орж үзэж байгаа. Тэгээд сонголт хэвэл энэ юу маш гоё вебсайт санагдлаа. За би тэгээд нөгөө хямдарсан баахан олон юмнуудаас нь энэ нүдний крем. За энэ болохоор 100 мл-тэй peptide гэдэг одоо бүтээгдэхүүн гэдэг ч тий. Орцодөгчтэй юм. Тэрний ампул байна. Энэ болохоор гелэн бүтцтэй нүдний eyeliner байна. Энэ болохоор шөнө ундахтаа түрхдэг маск байна. Энэ болохоор нүдний маск. Энэ салфетик маск, тэгээд тонер, нуруулын будаг. За тэгээд кушн, Мишагийн юм кушн захиалсан. Энэ бас нэлээд хямдарсан байсан. Ишиг ингээ ороод үзэх юм бол би ерөөсөө кушн хэрглэж үзэж байгаагүй. Анх удаа эндээс кушн захиалж үзэх гэж байна. Тэгээд энэ Мишагийн кушн болохоор нарны хамгаалттай. Тэгээд 50% хямдарсан байгаа байхгүй $26. За тэгээд энд болохоор өнгөнийхэн сонголтууд нь байлээ. Энэ өнгөний сонголтууд нь байна л да. 19 номер бол ийм цайвар 21 P21N гэдэг. 23 номер нь болохоор яг энэ одоо neutral өнгө байхгүй. Тэгээд би энэ 23 номерыг захиалсан байгаа. Тэгээд анх удаа кушн хэрглэж үзэх гэж чинь. Тэгээ миний нөө арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд юу ингээд хэрглэж байгаа зүйлүүд дуусч байгаа болохоор өөр хэрэгтэй зүйлүүд. За энэ болохоор Pacific-ийн Jeju-гийн ийм Artemisia гэдэг мэдгүй энэ одоо яадаг орцтой юу ийм эссенц 150 мл $13.99. Тэгэхээр энэ нөгөө хэмжээ нь нэлээд боломжийн мөртлөө амар хямдхан байгаа байхгүй юу. За тэгээд миний нийт захиалсан бүтээгдэхүүн бол $107.92 болж л тээ. Тэгээд 100-аас дээш долларын захиалга хийхээр
free shipping буюу DHL-ээр үнэгүй ирэх юм байна. 3-7 хоногт. Тэгээ би хаашаа гэдэг Австралиг сонгосон тий. За хаа нэлээ нөгөө shipping гэдэг дээрээ ийм улсууд руу тэдэн доллароос дээш бол энэ. За free shipping гэдэг дотроо энэ Америк руу бол $80 дээш бол үнэгүй. Австрал бол $100 дээш бол үнэгүй. Тэгээ би болохоор яг $100 дээш захиалсан болохоор миний энэ шуудангийн хөрөлт нь үнэгүй болчихж байгаа юм. За тэгээ энэ дотор энэ улсууд маань харамсалтай нь энэ дотор Монгол байхгүй лээ. Гэхдээ Монгол руу бол шуудангийнхын төлбөрийн төлөө тэдгээр зүйлсийг бас авч болох юм байлээ. За тэгээд нийт $107.92 маань Австрал доллараар $138.55 болж байна гэдэг энэ одоо хаанаас авах гэж байгаа тийм улсаа сонгонгууд тэр улсынхан мөнгө нэгж рүү ингээд харьцуулаад шилжүүлсэн байгаа. За энэ дотор болохоор promotion code гэдэг ийшээгээ ингээд ороод янз бүрийн нөгөө хямдралын кодууд бол ийшээ их юм байна. За энэ болохоор энэ дотор болохоор choose a coupon гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэг рүү ороод select гэдэг дарахаар new member greeting coupon гэдэг шинээр гишүүн болсон одоо хямдрал гэж байгаа байхгүй юу? За тэгээ энэ Facebook гэдэг юм очиртай юм бол Facebook-оор холбогдсон болохоор тэгж байгаа юм билүү дээ. Би болохоор энэ анх бүрээнд энэ вебсайтад sign up хийхдээ Facebook-оор холбогдсон байхгүй юу? За тэгээ энийг ингээд сонгоод энэ apply гэдэг товчийг дарангуут саяны хямдралаас нь надаа энэ бүх нийт дүнгээс нь $5.32 хямдруулаад ингээд нийт $131.72 Австрал доллар болж байна. Тэгээд энэ Австрал руу үнэгүй өргөднө гэсэн учраас free shipping гэдгээ энийг ингээд сонгочлоо. За тэгээд энэ бүр анх нэрээ энэ вебсайтаа одоо юм аккаунт нийлэхдээ яах юм бол за би тэрийг орж үзээд. Ингээд sign out гэж хийгээд за ингээд stylekorean.com гэдэг анх орлоо. Тэнгүүт энэ хамгийн түрүүнд энэ хямдралын юм гарч ирж байна. Sign in register. За sign in буюу register гэдэг анхан бүртгүүлэхэд ийшээ дарах юм байна. За тэгээд ингээд энэ дотроо мэйл хаягаа оруулаад энэ болохоор аль хэдийн аккаунттай орох юм байна. Sign in. За тэгээд шинээр аккаунт үүсгэхдээ энд мэйл хаягаа оруулаад дахиад мэйл хаягаа баталгаажуулаад пассворд үүсгээд пассвордаа баталгаажуулаад тэгээд how did you get to манай энэ сайтыг хаанаас олсон бэ? Did you get to our site гэдгийг эндээс сонгох юм байна л да. За тэгээд би болохоор энэ шууд Facebook-оор холбогдсон. Өөр тийм үйлдэл хийгээгүй. Тэгэнгүүт тийм купон шинээр гишүүн болсон купон өгч байгаа юм л да. За би ингээд нийт 10 бүтээгдэхүүн захиалаад энэ миний сагсан дотор 10 бүтээгдэхүүн байна. Тэгээ сая бүх юунуудаа хийцэн. Энэ шинээр гишүүн болсны хямдралаа ингээд авчлаа $5 хямдрал. За энэ болохоор ийм оноо цуглуулах хэсэг байна л да. Энд бас нэг оноо цуглуулах тухай ингэсэн байна. 5% оноо буцааж өгнө. Бүтээгдэхүүнүүдийг аваад одоо хүмүүс ингээд сэтгэгдэл өчтдөг штеп. Тэгээд хэрвээ сэтгэгдэл өччих юм бол худалдан авалт тутамд 0.7% хямдралт үзүүлнэ гэж аахгүй. Тэгээ ийшээ ингээд орохоор оноо цуглуулах нөгөө бодлого нь байна л да. Хэрвээ нөгөө зүгээр одоо текстээр юм бичээд те бүтээгдэхүүнүүд тухай сэтгэгдлээ бичих юм бол 0.50% хямдрал үзүүлнэ. Хэрвээ бичгээр болон зурагтай сэтгэгдэл үлдээх юм бол 0.70% хөнгөлөлт үзүүлнэ. Тэгээд бүтээгдэхүүн яг ингээд бүтээгдэхүүнийг тэндээс солонгосоос явуулсны дараа 2-7 хоногийн дотор энэ юугаа сэтгэгдэл бичиж энэ оноонуудыг цуглуулах юм байна. За нэг ийм оноо цуглуулах юм бодлого нь энд байна. За тэгээд миний хувьд одоо хайччихва. Ягаа алга болчихв. За би нөгөө юугаа Facebook-оор холбогдоод
За ингээ Facebook-оор шууд ингээ холбогдсон байгаа. За ингээ миний захиас 10 бүтээгдэхүүн тарагдчихээн. Нийт Америк доллараар 107. За энэ нөгөө шинээр гишүүнээр хэлсний хямдралаа дахиад apply хийчихье. $5 нь асагдаад ийм болоод Австрали доллараар юм боллоо. За энд нөгөө шуудангийнхаа хаашаа явуулах орноо сонгосон тий. За энэ удаа Монголыг сонгоод үзье. Тэгэхээр Монгол руу хэдэн төгрөг болж чинь жишээлбэл тэрийг харъя цөмөрөө. За Монгол руу одоо яг миний одоо энэ захиалсан зүйлүүдийг хэрвээ авъя гэх юм бол DHL-ийн экспресс шууд нь $31 болж байна л да. Тэгэхээр энэ Монгол руу $100-оос дээш өнгөө гэсэн тийм сонголт байхгүй юм байна. Зөвхөн түрүүний нөгөө харуулсан шиг орнууд руу яах юм байна л да. За ингээ Монгол руу $31-оор авъя гэж бодъё. За proceed to check out. За ингээ би төлбөрөө хий гэж бодъё л да. За тэнгүүд ийм өнгөө Innisfree ийм black tea youth enhancing ample 1 мл-ийн нэг ийм өнгөө сампл явуулж байгаа юм байна. Энэ бас нэг ийм өнгөө самплууд явуулж байгаа юм байна. За тэнгүүд энэ Монголынхаа хаягийг оруулах юм байна. За би энд зүгээр энэ жишээ үзүүлэх гээд хаягаа яаж оруулах вэ жишээ үзүүлэх гээд ингээд өөр бараа сонгоцсон байгаа. Тэгээд энэ жишээлбэл ийм нүдний саарл өнгөтэй линз захиалчлаа л да. Тэгээд энэ маань нийт $12.50 болсон байгаа. Тэгээ одоо ингээд shipping буюу DHL гэдгийг ингээд сонгоно. Ингээд сонгохоор энэ дээр энэ $24.32 нь ороод ирчээд за ингээд нийт $36.82 болжээ. Шуудангийн зардал маань бүтээгдэхүүнээсээ маш үнэтэй тусч байна. Гэхдээ энэ зүгээр би жишээ олгож харуулж байгаа болохоор за тэгээд Монгол төгрөгөөр хөрвүүлэхээр ийм 104,970 төгрөг 70,000 төгрөг болж байгаа байхгүй. За одоо ингээд proceed to check out гэдээ орчин. Тэгээд ийшээгээ ороод хаягаа оруулна. За ингээд Монгол гэдэг нь автоматар сонгогдсон байгаа. За энд нэрээ оруулна. Дулмаа гэж нэрээ оруулаад авгаа энд оруулна. Орч. За хаягаа оруулахдаа яах вэ гэхээр AliExpress.com Америкаас бараа яаж захиалах вэ гэд миний YouTube channel дээр маш дэлгэрэнгүй видео заавар байгаа. Яг тэр заавартай яг адилханаар Монгол шуудангийн өөртөө хүлээн авах тасаг гэд өөрийнхөө нэрийг бичээд ингээ хаягаа оруулах байгаа. Тэгээ ийшээ Монгол шуудангийн хаягийг ийшээ Монгол пост CGM гэд хаяг руу н ороод энэ хаягийг оруулна. За энэ хаяг нь монголоор бичигдсэн байгаа тул одоо энэ хаягн дээр англи болгоод бичнэ гэсэн үг. За энэ дээр Монгол шуудан эсвэл Монгол пост хаалтанд оруулаад энэ болохоор чинь төв шуудан тий Central Post Office төв шуудан Монгол пост төв шуудан. За тэгээд энэнийхээ ардтал нь болохоор хаалтан дотор өөртөө хүлээн авах гэж бичиж байна. Тэгээд өөрийнх нь нэрийг оруулсан байгаа шүү дээ. За ингээ хаяг дээр энэ хаяг маань юу гэж байна гэхээр Сүхбаатарын талбай 9 гэж байгаа. За үнийг оруулчих. Энэ Монгол шуудангийнхаа вебсайтынхаа хэлийг уг нь англиар болгоо сонгохоор англиар гарч ирэх хэрэгтэй. Тэгээд миний компьютер дээр хаяг нь англиар гарч ирэхгүй утсан дээр англиар гарч ирэх юм. Яг англиараа тэрийг хуулаад биччихнэ гэсэн үг заяа. За тэгээд Сүхбаатар Square Сүхбаатарын талбай 9 Чингэлтэй 4-р хороо Чингэлтэй District 1-р хороо Игтайны өргөнчлөө шуудангийн хайрцаг 1106 гэж байна тий. Игтайны өргөнчлөө Peace Avenue гэдэг за англиар байгаа болохоор тэрийг шууд хуулаа бичиж.
Тэгээд шуудангийн хайрцаг гэдгээ ингээд товчилчт юм байна. Шуудангийн хайрцаг 11.6. За одоо city гэдэг дээр нь Улаанбаатар гэдгээ сонгоно. Улаанбаатар. За энэ муж район гэдэг дээр нь Улаанбаатараар сонгоно. Манайх мужийн нэр гэж байхгүй юм чи. Тэгээд zip code дээр нь zip code гэдэг дээр нь 15160 гэж. 15160. За ингээ өөрийнхөө утасны дугаарыг бичнэ. Өөрийнхөө утасны дугаарыг бичихтэй Монголын код чи 976. За тэгээ шууд гар утсаа ч юм уу гэрийнхөө утсаа ч юм уу ингээл хэдийдэн тий ингээ биччихнэ. 99 тэд за би ингээ илүү дугаар зүгээр л жишээ оруулж хийж байгаа шүү. За ингээ дараагийнхын хэсэгт орохоор энэ төлбөрийн хаяг гэж байгаа. Төлбөрийн хаяг гэдэг нь юугаар хэлээд байгаа вэ гэхээр таны нөгөө Монголын аль нэг банкнд дах долларын дансны виза картны чи хаяг гэсэн үг заяа. Тэрийг оруулна гэсэн үг. За тэгэхээр мөн л адилхан дорж тулмаа гэд нэрээ оруулаад тэгээд тэр виза карта юутай PayPal системд холбосон байх хэрэгтэй. Яг тэгвэл энэний төлбөр нь PayPal-аар хийгдэх юм байлээ. За хэрвээ PayPal яаж бүртгүүлж карта холбох тухай мэдхийг хүсвэл доор комент хэсгээр хүсэлтээ бичээрэй. Би PayPal-д долларын виза картыг хэрхэн холбох тухай видео хийж өгч болно. За ингээд дулмаа дорж гээд энэ болохоор ч яг таны виза картанд дээрх хаяг байх ёстой шүү. За энэ дотроос Монгол гэж сонгочноо. Юу вэ? Монгол гэсэн хаяг яагаад гэдэгтэй байхгүй. Монгол ээж хаяг нь билион текстэр нь байхгүй байна. байна юм. За энэ дотор нөгөө гэрийнхэн карт нь одоо банкн дээрх картныхан дансны дугаар дансан дээр чинь таны ямар хаяг байгаа яг тэрийг оруулчихна гэсэн үг. Гэрийнхэн хаягийг оруулаад тэддгээр дүүргийн тэддгээр байрны тэдэн тоод мод гэдэг одоо яг л банкнд та хаягаа яаж бүртгүүлдэг. Тэгээ хотын нэрээ бичээд мөн state гэдэг дээр нь яг адилхан энэдэг Улаанбаатар бичээд zip code гэдэг дээр гэрийнхэн zip code-ыг бичээд гэрийнхэн zip code-ыг мэдхийн тулд та ийшээ орж хардаг байгаа шүү дээ. Zip code гэдэг ийшээ ороод zip code Mongolia гэдэг орохоор энэ zip code CGMN гэдэг энэ хаягаар орохоор танаа гэрийн өөрийнхөө гэрийн хаягийг одоо ямар zip codeтай гэдгийг мэдэхгүй бол ийшээ ороод чагсаалт гэдэг рүү ороод за Улаанбаатар бол Улаанбаатар гэж ороод тэгээд дүүрэг нь Чингэлтэй дүүрэг бол гэж ороод нэгдүгээр ороо тэр гэдэг эндээс өөрийнхөө хороог сонгоод ингээ харахаар таны zip code гарч ирдэг байгаа шүү. Үүнийгээ тэгээд энэ хаягн дээрээ банкн дээрээ төлбөрийн хаяг дээр оруулж тэгээ утасны дугаараа мөн бичээд за хэрвээ гэрийн хаягийг оруулсан бол энэ билэн адрес нь манай гэрийн хаягтай адилхан гэж энийг сонгодог байгаа. Ингээд сонгочхоор дахин хаягаа оруулах шаардлагагүй гэдэг шүү. За ингээд PayPal руугаа одоо төлбөрөө яаж хийх вэ гэхлээр place order гэдэг. За хэрвээ PayPal-д яаж Visa карта бүртгүүлэх үү, яаж PayPal анханасаа бүртгүүлэх үү гэдгийг мэдхийг хүсэж байвал та бүхэн комент хэсгээр оруулаад ингээд видео хийж өгөөч гэж хүсэлтээ бичээрэй. За ингээд миний төлбөр хийгдлээ. Тэгээд захиалгын дугаар нь энэ байна. За ингээд захиалсан зүйлүүдэд дахиад харах юм бол ийм зүйлүүд захиаллаа. За ингээд нийт $102 болсон байна. Үнэгүй шуудан. За нэг ийм гоё вебсайт олж мэдлээ. Тэгээд маш хямдхан.
Тэгээд хэрэгтэй хүмүүс нь ингээд иймэрхүү байдлаар захиалга хийж болох нэ. Захиалсан бараагаа одоо хаана явж байгааг харахын тулд дээшээгээ өөрийнхөө аккаунт руу ороод order tracking гэдээ харна. Орно ийшээ. За ингээ орохоор таны захиалгын дугаар энд байгаа order number, хизээ захиалсан, хэдэн ширхгийн, нийт хэдэн төгрөгийн төлбөр нь хийгдсэн. Ингээд статус нь болохоор шуудангаар илгээгдсэн гэж байна. За ингээ ийшээгээ ингээ ороод харахаар нөгөө захиалсан бараанууд маань бүгд гарч ирж байгаа. За би энэ бараануудаа аль хэдийн хүлээгээд авсан тул одоо энэ shipped гэж харагдаж байгаа. За ингээ орохоор track number гэж байгаа. Тэгээ энэ дугаар руу ингээ ороод харна. Тэгэхээр энэ нөгөө DHL-ээр явж байгаа болохоор бүр хаана явж байгаа нь маш тодорхой ингээ харагддаг ба. За тэгээ би 4 сарын 30-нд захиалсан бараа маань надаа. За ямар ч үсэн явсаар бод Австралида хизээ ирсэн байх нь. 5 сарын 6-нд ирсэн байна. Ингээ хаана явж байгаа ингээ харчиж болдог байгаа.